Өнөөдрийн бичлэг дээр би 99 найд дээр зөвхөн милийн зэвсгүүдийг ашиглах болно. Тэгээ энэ чаленж дээр би ямар ч буу ашиглахгүй бүх хүүхдүүдийг аварч 99 өдөр амьд үлдэх гэж хичээх болно. Тэгээд лайк болон сабо дарахаа бүү мартаарай. За тэгээд бичлэг дээр орцгоё. За тэгээд энэ чаленж дээр би Alien классыг ашиглаж болохгүй болохоор ордны Scavenger классыг ашиглаж байгаа. Тэгээд шууд ямар ч цаг алдалгүйгээр Campfire level 2 болгоод ихний хүүхдийг аврахаас өмнө өөртөө эхлээд leather armor бас spear болохоор явсан. Явж байх дундаараа Campfire level 3 болгоод ихний шүн дээр гараад иртгүү болохоор цаашаа өргөжлүүлээд явж гайгүй милийн зэвсэг олох гээд явсан. Ядч байхад тэр үед надад flashlight байхгүйсэн болохоор бүр хав хамаагүй газарт яваад исэн. Тэгэд би одоо тэр үед байж байсан чи цаашаа азгүй байсан чи гэж хаашаа тэгээд димитэнэд явж ирсэн чи шууд гинт руби чест олсон. Тэгээд ухсаж шаал хэрэггүй райд шилд болоод ирсэн. Тэгээд дараагийн өдөрт бас л адилхан гайгүй зэвсэг эсвэл арман хайхаар явсан. Тэгээд би өөрөө амар азтай байхаа гэж бодсож үнэндээ би бүр амар азгүй байсан. Тэгээд бүр ямар ч честнийсэн бүр нэг ч зэвсэг эсвэл армор олохгүй байгаад байсан. Тэгээд явж байх цаантаа ашгүй нэг leather armor олоод явсан. Дараа нь spear олох гээд явах гэж байсан чи гинт үлсэж өгөх гээд бошоохон шиг нэг чаналаад тэг шарах гэтэл Campfire руу амжихгүй болохоор өөр аргагүй шууд түүхий ирээдсэн. Тэгээд одоо энийг амар азтай гэхүү амар азгүй гэхүү нэг харсан чи ихний хүүхдийг аврахаас ч өмнө Campfire маань хараал эцэд level 5 хүрчихсэн байсан. It is evolving just backwards. Тэгээд баг энэ маягаар зүгээр нэг ч хүүхд аврахгүй 99 өдөр амьд үлдчихээр байсан. Тэгээд дараагийн өдөрт бас л адилхан spear эсвэл iron armor олох гэж байсан. Campfire руугаа буцаж энд нэг 2 гар намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд тэр үед надад ганц байсан одоо хараад идсэн сүхээрээ эднэртэй золцсон. Тэгээд 14 дэх хоног дээр арай гэж spear олоод ихний хүүхдийг аварсан. Дараагийн өдөр дээр мэдээж хэрэгээ дараагийн хүүхдийг авах гэж явсан. За тэгээд 2 дахь хүүхдийг аваад тэгээд явж 3 дахь хүүхдийг аврах гэхээр нэг том асуудалтай байгаа. Тэр хүүхдийг аврахын тулд би 2 баавыг ямар ч бууг алах хэрэгтэй байсан. Тэгээд одоо би зөвхөн spear-ээр баавыг алхаллаа ёстой боломжгүй. Тэгэхээр би шууд баавд зөрөлсөн өрх тавьж байгаад алъя гэж шийдсэн. Тэгээд өрхөө бэлтэн болгоод шууд баавыг өөртлөө одоо дагуулсаж миний бодсноос хамаагүй өндөр дамиж үзүүлээд шууд алчихсан. Бүр буунадаас хамаагүй өндөр дамиж үзүүлж байгаа. Тэгээд дараагийн өдрүүдэд чи яг хөө шууд Infernal Sword авах гэж яхаа грайндсан.
2,000 years later. Тэгээд 83 дахь өдөр дээр амар өөдөдөөс болохоор шууд ямар ч буугүй Stronghold эзлэх гээд явсан. Тэгээд сүүлийн өдөрт Stronghold дуусгасны дараа ядаж энэ чаленжийг Ruby Armor-тэй дуусгах гэж бодсоо. Тэгээд A few minutes later. за тэгээд 99 өдөр ямар ч буу ашиглахгүйгээр давж чадлаа. Яг нь 4 дахь хүүхдийг авч чадаагүй л тээ. За тэр явах тээ. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон сава дарахаа бүү мартаарай. Тэгээ өөр ямар чаленж хийхийг та нар бас комент хэсэгтээ бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгтэр уулзцаая. Түр баяртай.